Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ өдөрт юу иддэг вэ гэдэг бичлэг хийж байна. Хамгийн түрүүнд босоод нэг аяга хүүт усыг залглаад хамаг чатгаараа хуурдан уудаг. Ингэж өглөө болгон залгилж уух юм бол бие тойрогдсон муу байцаад гадагшлаа гэж та бүхэн ч гэсэн сонсч байсан баг. За өдөрт бас ус өгч байна. Хүүтэн ус жууж болно, эсвэл бүлээн ус жууж болно гэдэг юм хэлээ шүү. За өнөөдрийн өглөөний цайнд сударт cereal, cinnamon toast гэдэг cereal өгчий гэж бодож байна. Өөрөө болохоор oatmeal буюу obvious чанд идэх гэж байна. Би болохоор зарим хүмүүс зүгээр усан твтэйгээд идэх юм лээ. Би болохоор сүнд чанаад идэх дуртай. Тэгэхээр арай гоё амттай болдог юм шиг санагддаг. Өглөөний цайнаа ер нь хөвчлэн нэмсүүтэй мэддэг. Заримдаа бол өндөг шарж идэн, хям байвал хямтай хамт. За тэгээд талх авокадо хойлоод иддэг байгаа. Өнөөдөр амрыг нь бодоод oatmeal хийчлээ. За тэгээд 1-2 минут 3 минут чамсны дараа бэлэн болж байна. Энэ дээрээ банан, янз бүрийн төрөл бүрийн жимс тавиад иддэг. Салгалаа тасгаа ичлээ. За өглөөний цай бэлэн боллоо. Easy peasy. Томоо хичээлдээ явцсан байгаа. Сонноос нэрээ манай хүүхд цэцэрлэгтээ явахаа болчихсон. Уйлаад явахгүйгээд маш хэцүү байсан болохоор явуулахаа болсон байгаа. Угаасаа 9 сард сургуульд явах учраас гэртэл байна да бит хоёр. Кофегаа мартах шахсан байна. Кофетойгоо хамт төлөөд ундаа. За тэгээд дахиад жоохон өсөөдсөн болохоор смуди хийж уух гэж байна. Strawberry, гүзээлгэн, манgoтэй үлдөөсөн жимсээр банан нэмээд chia seed нэмээд Yummy, it's gonna be so yummy. Chia seed-д маш олон төрлийн витамин агуулгадаг гэсэн. Бэлэн болчихээ. Alright, wait. Хайлаа cheers ингэ. Cheers. 3, 2, 1 go. Cheers. Bye. За өдрийн хоолны цаг боллоо. Өнөөдөр өдрийн хоолндоо TikTok дээр тренд болоод байгаа хоолыг хийх гэсэн. Энэ будаа орно. Будаага 2 удаа угаасан байгаа. Тэр хойлох найд учраас баг зэрэг будаа агшаалаа. Ямар хоол вэ гэхээр будаатай, салмон захстай, салмна шараад будаан дээрээ нэмээд хотгаад иддэг хоол байгаа. Та нар бас TikTok дээрээс харсан бах те. Яхалсин авч байна. Ясах гэж боо юм болж шүү. Хоёр шиг заас байх болно. Манай хүүхдүүд загсан их туртай. Манай нөхөр загсан жоохон дург болохоор өдөр нь би өөрөө хийчих гэж бодсон. Тас перцээр амтлаад
оруулж байна. Энэ масл нь өөрөө бас давстай масл байгаа. Тэгэхээр гоё амд оруулна. Сайхан шараад өгнө. За бутаа маань бэлэн болсон байна. Загас маань бас бэлэн болсон байгаа. Бутаагаа тавиад дээрээс нь загсаа тавиад ухаж өгнө. Бүгднийг холно хамтдаа. Холиод. Дээрээс нь халуун ногоотой sriracha гэдэг халуун амтлагч хийж соус хийж байна. Майонез бас хийх ёстой. Дээр нь манай майонез дууссан байсан. Ер нь яг сушинд ордог шиг сушинд бас майон ордог те. За би тэнд авокадоны бас хак та нарт үзүүлж байна. Болсон авокадог усан тэгээд хөрөгчөнд хийгээд таглахаар мууддгуу гэсэн. Одоо хамтдаа үзцгээе. Энэ авокадо болсныхан дараа би усанд хийгээд бараг 7 8 хасан байгаа. Нэг жирийн үед бол болцохороо бараг 2 хоног хаарлаар муудчихдаг. Болж үгүй юу харцгаая. Ер нь л хэцүүлэх юм байсан. Та-да! Oh my gosh. Болсон байна. Баярлж байгааг нь хараад байгаа. Бүрдэн дандаа авокадо авчаад муутгаад идэж чаддгүй. Зөндөө олон авокадо хайжсэн. Тэгэхээр энэ хакийг та нар ч гэсэн хэрэглээд үзээрэй. Гэтэ авокадо заавал болцсон зөөлрсөн хойно нь усанд хийн шүү. Хатуу ахт нь хийчих юм бол зөөлрөхгүй яг тэр чигээрээ хатуу чигээрээ байж шүү. За кимчи хийж байна. Yummy. Chia seaweed. Далайн байцаа жижигэн далайн байцаа байхгүй учраас томьёогоо хуваагаад жижиглээд за ингээд өдрийн хоол маань бэлэн болж байна. Содорт лоноо хийгээгүй. Yummy. Yeah. Үтцгээ. Гэж. Тэчүүшүүгч. Sriracha-наас ер нь дахиад нэмэх байсан байлээ. Би ер нь багт болсон байлээ. Тэгтээ дахиж нэмээгүй. Санаа хийж идвэл mayo нэмээд sriracha-гаа ахиухан хийгээрэй. За орой хоолны цаг болсон байна. Өдөрт ямар их хоол идэв гэж та нар бодож байгаа хта. Орой хоолнонд банштай цай хийж гэж байна. Энэ бол миний баншаа хийдэг арга байгаа. Хүүхдүүдтэй завгүй ээжүүдэд маань энэ арга бас хэрэгтэй баг. Мэддэг хүмүүс нь мэддэг баха. Би нэг бас л нэг хүнээс сонсч байсан. Ингээд хийчихээр маш их цаг хэмндэг байгаа. Нэгээр нийлэхгүйгээр за манай судар бас хоолн туслана гинэ. Зя баша чимгэж байна. Судар бас бааш чимгэн гэж байна. Very good, Minka. Ava is here. Yeah. Трен чимгсэн нь энэ. Drink just one, okay? Give the other one. He got the viper. Тийм баяртай цайнд манай гэр хэн бүгдээрээ дуртай манай том хүү маань бол маш их дуртай баяртай цайнд судрын чимгсэн байшнууд байна. Хөөхөн чимгсэн байгаа зү. За тэгээд цайнд дотроо шар бодоо игээд цайгаа чансан байна. Dinner is ready. За өнөөдрийн маань бичлэг хинүүрээд өндөрлөж байна. Бидний өдөр тутамдаа иддэг хоолыг та бүхэн харлаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.